Өнөөдрийн хичээлээр бид IELTS, speaking part, нэг хэсэгт өндөр оноо авахад чухал үүрэг гүйцэтгэдэг present simple болон present continuous цагуудыг хэрхэн зөв уян хатан ашиглахыг наривчлан судлах болно. Энэ хоёр цагийн ялгааг бүрэн ойлгосноор та өөрийн ярианд илүү их грамматик наривчлал, баялаг байдлыг бий болгож чадна. Present simple. Цагийг бид өдөр тутмын зуршил, тогтмолд автагддаг үйлдэл, ерөнхий баримт, хуваар зүйлсийг илэрхийлэхэд ашигладаг. Энэ цагийн бүтцэн subject буюу нэр үг дээр verb буюу үйл үг нэмэгдэнэ. Харин 3 дугаар биеийн ганц тоон дээр үйл үг эсвэл s нөхцөл авна. Жишээ нь I usually drink coffee in the morning. Буюу би ихэвчлэн өглөө кофе уудаг. Энэ нь миний тогтмол хийдэг зуршлыг илэрхийлж байна. The sun rises in the east гэдэг нь ерөнхий баримт бөгөөд she works as a teacher. Энэ түүний тогтмол хийдэг ажлыг зааж байна. IELTS. Энэ цагийг зөв ашиглах нь таны grammatical range and accuracy гэн нэмэгдүүлнэ. Present continuous. Цагийг бид яг одоо өрнөж буй үйлдэл, түр зуурын нөхцөл байдал эсвэл ойрын ирээдүйн төлөвлөгөөг илэрхийлэхэд ашигладаг. Бүтцэн subject дээр am is are нэмэгдээд verb буюу үйл үг нөхцөл авна. Жишээ нь I am studying English right now. Буюу би яг одоо англи хэл сурч байна. Энэ нь яг одоо хийж буй үйлдэлийг заана. She is currently working on a new project. Энэ түр зуурын ажлыг they are visiting their relatives this week. Энэ ойрын ирээдүйн төлөвлөгөөг илэрхийлж байна. IELTS. Speaking part. Нэгт. What are you doing these days? Гэх мэт асуултад хариулахдаа present continuous. Ийг ашигласнаар таны хариулт илүү амьд, одоогийн нөхцөл байдлыг тусгана. Ихэнх шалгуулагчид present simple болон present continuous ийг ялгаж хэрэглэдэгч банд 6. Тэг төвшөнд I always go to work. I am going to work now. Гэх мэт энгийн өгүүлбэрүүдээр хязгаарлагддаг. Гэтэл банд 8. Тэг хариулт нь typically I commute to work by bus, which takes about 30 minutes. However, this week I am working from home to finish a pressing project. Гэх мэтээр илүү нарийн үг хэллэг бүтцүүдийг хослуулан ашигладаг. Энэ нь зөвхөн грамматикийн хувьд зөв байгаад зогсохгүй. Lexical resource буюу үгийн баялаг байдал мөн grammatical range and accuracy бүрэн хангаж илүү өндөр оноо авахд тусалдаг. Present simple болон present continuous цагуудыг хэрэглэхэд цагийн илэрхийллүүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Present simple ийм хувьд бид always, usually, often зэрэг үгсийг ашиглан тогтмолд автагддаг зуршил үйлдэлээ илэрхийлдэг. Харин present continuous ийм хувьд now, at the moment, currently, these days зэрэг үгс нь яг одоо өрнөж буй эсвэл түр зуурын үйлдэлийг онцлон заадаг. Энэхүү ялгааг бүрэн ойлгож зөв ашигласнаар таны яриан дутхын нарийн ялгааг гаргаж IELTS, speaking, шалгалтын grammatical range and accuracy хэсэгт өндөр оноо авахд туслана. Өдөр тутмын харилцан ярианд present simple болон present continuous цагууд хэрхэн хоршин хэрэглэгдгийг энэ жишээнээс харцгаая. Hey Tom, what are you usually doing on weekends? Гэж асуухад хэтийгээр usually гэдэг үг байгаач what are you doing гэж асууснаар амралтын өдрүүдийн ерөнхий зуршлыг сонирхож байгааг илтгэж байна. Хариултандаа Том I usually play football гэж тогтмол үйлдэлээ хэлээд but this weekend I'm actually studying for an exam гэж яг одоо хийж буй түр зуурын үйлдэлийг хэлж байна. Энэ нь таны ярианд grammatical range болон наривчлалыг нэмэгдүүлнэ. Дасгал ажилдаа анхаарлаа хандуулцгаая. Which sentence is correct? Буюу аль өгүүлбэр зөв бэ?
гэсэн асуулт байна. Зөв хариулт бол She always drinks tea in the morning. Учир нь always гэдэг үг нь тогтмол давтамжийг заадаг тул present simple цагийг хэрэглэнэ. She is always drinking tea in the morning гэсэн хувилбар нь грамматикийн хувьд боломжтой хэдий ч тухайн зуршил нь ядаргаатай эсвэл хит их давтагддаг гэсэн сөрөг утгыг илэрхийлэхэд хэрэглэгддэг тул ердийн зуршлыг хэлэхэд тохиромжгүй юм. Энэ утгын нарийн ялгааг ойлгох нь таны хариултыг илүү гүнзгий болгоно. Present simple болон present continuous цагуудыг хэрхэн зөв уян хатан ашиглах талаарх өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Энэ хоёр цагийн ялгааг бүрэн ойлгож speaking part нэгт уян хатан хэрэглэснээр та өөрийн grammatical range and accuracy шалхуурыг сайжруулж IELTS ийн өндөр оноонд хүрэх боломжтой. Дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай.